монголчууд төлөөр баяжиж шөлөөр цаадна гэдэг сайхан үг байдаг. Өнөөдөр бид төлөөр баяжиж чадж байна уу? За тэгэхээр энэ сайхан нэвтрүүлгийг санаачилж явуулж байгаад баяртай байна. Ер нь бол Монгол улсын эдийн засгийн хоёр тулгуур багны нэг нь яхахгүй хүнс хөдөө аж ахуй хөнгөлөлтийн салбар ургадаг алт өсдөг одоо мал сөрөг түүнийхээ ашиг шимийг ашиглах асуудлыг бол бид нэн тэргүйнд бас нэг тулгуур зорилт болгож тавих ёстой. Тэгэхээр хаврын төл хүлээн авах ажил бол хаяанд татуулах нь. За ер нь бол төлөөрөө иждэг шөлөөр цаддаг таны хэлдэг үнэн. Тэгэхээр бид нар бол төл хүлээн авах бэлтгэлийг эртнээс сайтар хийж аль болох төлийнхөө өсөлтийн хувийг өндөр байлгах асуудал чухал байгаамаа. За ингээд цагаан сарын дараагаар төл хүлээн авах ажил явна. Урд нь төлөвлөгөөт эдийн засгийн үед бол төл хүлээн авах бэлтгэлийг эртнээс хангадаг байсан. За энэ дөр бол одоо тэжээлээ базаадаг, хашаа алхаа базаадаг, зам төл хүлээн авах байр саваа базаадаг. За тэгээд дээр нь бол одоо төл хүлээн авах ажил бас зөвхөн малчтын хүчин чадлаар хийдэг ажил биш учраас бас одоо төв суурин газраас за мөн одоо бусад хүн хүчийг бас дайчилж туслуулдаг ийм уламжилт ажилтай байсан. За сүүлийн үед бол мал сүргэн маань нэлээд өслөө. Жилд хүлээн авах төлийн тоо бол нэлээд эрчимтэй өсөж байна. За энэ биднээс аваад үзэх юм бол бид нар бол бас мал сүрэг маань сайхан өсөж байгаа. Ийм одоо сайхан өдөр зураг харагдаж байгаа. За нөгөө талаасаа бид төлөө одоо бүрэн бүтэн өсгөх нэг талаасаа. За нөгөө талаасаа ер нь жилд мал сүргийнхаа чанарт анхаарч за төл хүлээн авахаас урд бүр одоо хэлтүүлэх хийх үеэс л одоо бид нар малын чанартаа анхаарч одоо ямар сүргэ сэлэх үү, ямар үлдрийн мал сүргийг төлөх үү, хөгжүүлэх үү, ямар чиглэлийн махны сүйний малыг хөгжүүлэх үү гэдэг юм бас уламжилтаа бодож явах асуудал бол нэг чухал асуудлын нэг гэж ингэж бодож байна. За төл хүлээж авахад мэдээж сүргийн бүтэц их чухал. Ер нь сүрэгт байх хэлтгэж малын тоо толгой гэдэг нарийн судалгаанууд байдаг. Энэ талаар та одоо мал зүйчүүний хувьд таны хийсэн судалгааны ажлууд нэлээд байдаг. Та энэ талаар үзэгчдэд тайлбарлаж өгнө үү? За баярлалаа. За ер нь монголчуудын хувьд одоо жилийн дөрвөн үлрэлт бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж, түүнийг өсгөж, үржүүлж, ашиг хэмээн ашиг хүртэж ингэж ирсэн ийм баялаг туршлагатай болсон. Тийм учраас Монголыг бол бэлчээрийн мал аж ахуй орон гэж нэрлэдэг. За зөвхөн ганцхан жишээ гэхэд дэлхий дээр 3.7 тэрбум мал байгаа. Энэний 1.7% нь Монгол улсад байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт Монгол ер нь малынхаа тоогоор өхрөөс усад малаараа бол дандаа 20-с дотгош байранд орсон. Ийм мал аж ахуй орон гэдэг нь одоо мэдэгдэж байгаа юм аа. За мал сүргийг өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал зүйл бол сүргийн зохистой бүтэц байх ёстой. За сүргийн зохистой бүтэц бол сүүлийн жилүүдэд бас жаахан алдагдсан. За энэ нь бол одоо мал хөвдөгдсөн. Та нэгдүгээр холбоотой байх, хоёрдугаарт нь төр засгаас энэ малын сүргийн зохистой бүтэцийг хэвийн байлгахад бас төдийлөн анхаарахгүй энэ өвдөл очихсан гэсэн ойлголт ийм хандлагаар хандж ийн гэсэн би ингэж ойлгож байгаа. За жишээлхэд гэрэн сүргийн хамгийн зохистой бүтэцэл адуу өгөхөд л одоо нэг азар 2-оос 2.5%, гүү 30-аас 35% бараг 40 хөргмөр байна. Яагаад гэхээр одоо морь өндөг хүн байхгүй. Өсвөр адуу бол нэг 30-аас 35% байх. За цааш нь 40-аас 45% хөрөгчөд морьныхаа үзлэх хувийн жинг нэг 15-20% болгоод тэгээд өсвөр адуугаа одоо эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд оруулах, бордох, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ашигламаар байгаа юм. Нэг юм байна. За хонин дээр ярих юм бол нэг 45-аас 50% нь хэлтгсэн бол байна. Энэний арай нэмэгдүүлээд
55-60 орчим хувь болгоо. Ямаагүй адилхан за өхөр ирнийн гэлтгчийн үзлэх хувийн хэтэрхий байгаа. Энэ доор хэж нэг 50-55% өргөмөр байгаа юм аа. За тиймээ бол харин сүүлийн жилүүдэд овоо өсөж байна. Ер нь 1970-80-аад оны үед бол 600-аас 700 мянган тэмээтэй байсан манай улс. Тэгээд хэлтгчид цэрэгт эзлэх хувийн хэмжээ бол ерөөсөө л нэг 23, 24, 25-аас хэтрэхгүй 40 жил ингэж явж байна. За энийг бол одоо нэг цааш нь доор хэж 30-35% өргөчихвэл тэгэхгүй бол нэг тэмээш нь өнжиж төлөлдөг. Тийм учраас удаан өсөлттэй энэ хэлтгчийн эзлэх хувийн хэмжээ ингээд нэмээд өгчих юм бол тэмээний тоо нэмэгт ийм хандлагатай байгаа юм аа. Тэгэхээр сүргийн бүтц гэдэг бол ер нь тухайн малын хэвийн доктортой эсэлтийг хангахад хамгийн чухал байр суурь эзэлдэг ийм зохистой бүтцийг чухал хэрэгтэй байгаа. Энэ дээр ялангуяа манай хүнс хөдөөж хөвгөн үйлдвэрийн яам за орон нутагт байгаа малажихын хариуцсан байгууллагууд мал эмнэлгийн газар байна, малажихын үржилийн газрууд байна, хөдөөжхөн газрууд байна. Эдгээр одоо тодорхой хяналт тавьж нутагт байгаа мэрэгжилтэнтэйгээ малчдтайгаа хамтарч нэг зохистой хэмжээнд оруулахад бол 2 жилийн ажил шүү дээ. Мөрөн социализмын үед чинь за ямааны тоо толгой гэдэг бол нийт сүрвтэй нэг 20 орчим хувь байсан байгаа. Одоо нэг 40 орчим хувь болсон байна. Тэгэхээр зөвхөн одоо мал хөвчлөгдсөн ард иргэдийн малчдын өөрсдийн одоо менежмент орох ёстой гэдгээс илүү бусад орнд энэ ямархуу байна. Жишээ нь Австрали, Нью Зеланд бол хон өхөр бол машин дээр байгаа хэлтгчийн тоо хэмжээ. Дээрээс нь хэлтгчээс авдаг тоо хэмжээ нь хүртэл нэмэр их байна. Тэгэхээр энэ жил бол махны үн нэлээд өсөд махны экспорт харьцангуй нэмэгдсэн. Ингээд цаашид бол мах экспортлон гэдэг нь өөрөө эдийн засгийн хувьд ашигтай байх хэрэгтэй. Тэгэхээр олон нэг товарлог байдал нэг толгоогоос гарах одоо махны жин дээрээс нь ерөн сүргээс одоо хэдийн хэмжээний одоо мах авч болох уу гэдэг чинь нөгөө одоо өсөн нэмэгдэх хэмжээнээс хамаарна шүү дээ. Энэ учраас л энэ одоо сүргийн бүтцийг яриад байгаа. Сүргийн бүтцээр үнэхээр их чухал ач холбогдолтой. Ер нь одоо хурганы мах үйлдвэрлэдэг гол оромч нь бол Австрали, Унгар энэ улсууд байгаа юм. За эдгээр чинь бол ерөөсөө 90 мал гэж бараг байхгүй шүү дээ. Ерөөсөө хэлтгч 90 төгрөг байна. 78-аас дээш байна. Тэгэл тэр чинь эргэлт хэлтүүлээ, хургаа гаргаж ирлээ. Одоо хург нь бол угаасаа хурдан өсөлттэй өндөр шимтэй юм ал учраас тайл 4.5 сартайд нь нэтлэл эргэлтэнд оруулаад тэгэл энэ Африкийн орнуудад энэ юунд одоо Кувейт энэ улсуудад өгч шүү дээ. Тэднээс зөвхөн голуузан л 40-45 хил тэл голууз очиж байгаа шүү дээ. Дотор ирэхтэн орохгүйгээр. Тэгэхээр малчид бол илүүтэй төлөх маландаа анхаарах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Энэ таарч байгаа. Тэгээд одоо гарсан төлөө аливаалахаар жин авахулах энэ дээр анхаарах хэрэгтэй. Би насан турш сая та Сэлэнгэвгээс бас олоода ард их хурал дэвшижсэн. Тэгэхээр Сэлэнгэ аймаг энэ одоо манай газар тариалангийн бүс нутгуудад үржил шивтэй махны, ноосны одоо хонь өхөр их хөгжүүлж байсан. Энэ социализмын үед жишээ нь хангаа үйлдвэр, ерөө үйлдвэр, орхон үйлдвэр гэдэг хоньны байлаа. Дээрээс нь махны чиглэлээр та бас төвлөрөөд энэ чиглэлийн үйлдвэр угсаа бодлого ямар вэ? Одоо ер нь ямар хөө вэ? Энэ бодлого нэлээд алдагдсан. Энийг одоо нөхөн сэргээх, буцааж одоо хөгжүүлэх ямар боломж байна? За тэгэхээр яхахгүй мал сүрэг бэлчээрийн Монгол мал сүргээс гадна төвийн бус хоцорын газрыг хангах, хүнсээр хангах хүрээнд бол эрчимжсэн мал аж ахуйг зайлшгүй хөгжүүлэх юм шаардлага байгаамаа. Монгол мал маань хэдийгээр байгаль цаг урт төсвөртэй өвчин эмгэгт нэрвэтгэн баг ийм мал чиглэлээ гэсэн махны гарц, ноосны гарц гэдэг мал аж ахуйн ашиг шимийн гарцнууд нь бол бас гадны одоо өндөр чанартай үйлдвэрийн малуудтай харьцуулахад бол таараа байгаа. За энэ үднээс бол төлөвлөгөөт эдийн засгийн үед
газар тариалангийн бүсээ дагуулад эрчимсэн сүүний, махны, ноосны аж ахуйнуудыг одоо хөгжүүлж исэн. Таны нэрлэлгээр бол хангаа хонь гэхэд л одоо орхон хонь, ерөө хонь нь бол ерөөсөө ноосныхаа чанараар бол ямааны ноолууртаа бараг дүүцхүс хэмжээтэй. Тэгээ гарцын хувьд бол их байх жишээтэй. Махаж гэсэн нарийн ноос хонь бол ер нь Монгол хоньноос бол хамаагүй 20-30% одоо илүү гарцтай байх жишээтэй. Ийм л одоо мал сэрэг байсан. Одоо зүгээр засгийн газрын зүгээс ярьж байгаа энэ газар тариалангийн бүсийг тогтоогоод тэгээд энэ бүстэй эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх энэ чиглэлээр бол мах сүний аж ахуйг төлхөө хөгжүүлэх чиглэлийн яриа өрнөж байгаа нь бол би бас их сайшаалтай хэрэг гэж ингэж бодож байна. Тэгвэл эрчимсэн мал аж ахуйг яг газар тариалангийнхын үйлдвэрт зохистой түшиглээд тэжээлийн баазын гол нь одоо түүнд нь тулгуурлаад тэгээд эрчимтэй ордох. Сая Самдан жамцын хэлдгээр бол бид бол малчтын зүгээр сэтгэлгээ байл да манай хотонд тийм том иргэв, ийм том сэрхвээ энэ төр гэдэг. Тэгтэл тийм биш. Яг одоо бусад орнуудын хөгжлийн жишгээр бол ерөөсөө төл малыг одоо бага насн дээр нь бордож торлоод одоо ингээд эргэлтэнд оруулдаг. За энэ нь болохоор бэлчээрийн дац тэр тэжээлийн зардалдаж тэр тэгээд одоо ер нь бол нэгэн тийм хөнгөлөлтөй нөгөө талаасаа бага малын мах гэдгээрээ бол илүү одоо өнөртөгтэй байх жишээтэй. Тийм учраас энэ цаашдаа бол мал аж ахуйн хөгжилд энэ чиг хандлагыг барих асуудал бол их чухал байна гэж ингэж бодож байна. Энэ дээр энэ асуудал энэ эрчимсэн мал аж ахуй эрхэлнэ гэж ер нь энэ хонс хөдөөс хөнгөлөлтөөр сүүлийн бол нэг 7-8 жил ярьж байна. Тэгэхээр эрчимсэн мал аж ахуйгаа хаана үржүүлэх юм, ямар ус нутагт үржүүлэх юм, ямар аж ахуйд үржүүлэх юм, тэр аж ахуйд нь ямар мал байх юм. Тийм үйлдвэрийн мал, ийм хаа, ийм хоногийн зааж өгөөд тэгээд сая насан туршид ярьлаа. Тэжээлэг тэжээлийн одоо баазтай, хашаа байртай, мал аж ахуйн ажиллах туршлагатай, мэрэгжилтэнтэй хамгийн гол нь эрхлэх газар. Газар маш их чухал ерөөсөө. Ингэхийн бол манай малчид бол энийг аваад явчих чадaltaй. Дээр үе чинь одоо 400 жил зүйсэн 44 сайлын механикчсан бэрэн байсан. Улаанбаатар хотын шаардлагатай нийт сууны 85% нь хангаж байсан шүү дээ. Тэгэхээр бол манайхан чинь бол шинэ технологи, шинэ юм бол эзэмших чадвар та бол сайтай ийм олсуудаа. Энийг л одоо төр засгаас маш хурдан, маш яралтай зохион байгуулад ажилтнад оруулаад бүсийн тогтоогоод гэж хэлдэг. Одоо бол нэг их хурлын гишүүн тэнд нэг өөрийнхөө нөгөө тойрогтой аваачих гал төө тэнд ямар самаагүй зохицох дасах нь мэддэхгүй юм аваачаал тавьчихдаг. Тэр нэг жил болоод чи 2 жил болоод тэгэл хайцсан мэддэхгүй алга болж ш. Нөгөө хүн бол ажил хийсэн нэр зүүж байгаа болохоос ш. Малын ашигсмыг сайжруулах талаар бол олигтой ажиллахгүй. Үндэн байхгүй тийм.